Сайн бацхан уу та бүхэн бүгдд нэг өдрийн мэндийг хүргэе. Ингээд эрүүл ухааны гэр хэмлийн ураатай философи подкастын 44 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За ингийн удаагийн дугаараар бүгдээрээ Германы нийгмийн сэтгэл зүйч, психоанализч буюу сэтгэл засалч Эрик Фромын 1941 онд бичсэн Эрх чөлөөнөөс дайжгүй хэмээх бүтээлийн талаар хамтдаа ярилцах болно. За ингээд та эрх чөлөө гэж яг юу вэ гэдгийг боддог бол за магадгүй таны дотор байгаа эрх чөлөөний талаарх төсөөлөл төр эргэлздэг бол энэ дугаарыг заавал сонсоосоо хэмээн хүсэж байна. За ингээд энэ дугаараас эхлэн эрүүл ухааны гэр хэмлэгч агуулга даатгал бидэртэй хамтран ажиллаж байна. За мөн философи гар утасны аппликейшн тунуудахгүй нээлттэй хийхээр хөгжүүлэгдэх ажиллаж байгааг дуулахад таатай байна. За ингээд мөн дараагийн подкастад яг ямар ном орохыг та подкастын хамгийн сүүл хэсгээс олж сонсох боломжтой шүү гэж хэлье. За бүгдээрээ номынхаа агуулга руу шууд орцгоё. За нэгдүгээр бүлэг маань эрх чөлөө ер нь сэтгэл зүйтэй холбоотой юу гэдэг асуултаар эхэлж байгаа. За яг сэтгэл судлаач хүн тухайн нийгэмд үүсэж байгаа асуудлуудыг яг хамгийн түрүүнд олж хараад яг бие хүн дээр сэтгэл зүйн онош тавьдагтай адилхан яг нийгмийн сэтгэл зүйн асуудал дээр онош тавих нь өөрөө яг нийгмийн сэтгэл зүйч хүний ихний ажил болж таарат байгаа тийм ээ. Тэгэхээр яг ингэж хийж яваад Фром маань өөрөө яг дэлхийн 1-2 дугаар дайны зааг дээр ажил хөдөлмөрөөр эрхэлж исэн хүн. За мөн дээрэс нь яг Гитлерийн Германыг тийм ээ үзэж мах бод биеэр туулсан хүн гэсэн. За ингээд хамгийн түрүүний сэдв бэдүүлээ юунаас эхлэх вэ гэхээр хүн яг хизэнээс эрх чөлөөтэй болж эхэлсэн бэ гэдэг ярианаас эхлэе гэж бодож байна. За бид нар анх хүн үүсч хөгжсөний дараа яг байгалыг даван туулах гэсэн оролдлогууд тийм ээ байгалаас эрх чөлөөтэй байх гэсэн тэрхүү оролдлогууд өөрөө яг эрх чөлөөтэй байх эхний оролдлогууд гэж хэлж болох гэдэг. За одоо жишээ нь юу гэдгийг өвөл болоод цас орчлоо тийм ээ. За энэ маань өөрөө хүүтэн шүү дээ. Тэгэхээр тухтаа одоо өөрийнхөө эрх чөлөөтэйгэр бүтээлээ туурах ч юм уу. За тухлаад ном унших гэхэд л тийм ээ. Гадаа цасан одоо жишээ нь шамраг болоод байвал тэн ч өөрөө хизээнэ хаана тийм ээ номоо унших гэх байдлаар. Тэгэхээр хүн өөрөө яг эннээс хамгаалж эрх чөлөөтэй байхын тулд байшин барилгуудыг барьж өөрийнхөө тухтаа байх тэрхүү орон зайг өөрөө бий болгож эхэлсэн байна. За энийг Фром маань өөрөө юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр яг хүн анхдагч өөрийнхөө холбооноос салж эхлэх үеэс эхний одоо эрх чөлөөний төлөө хийж байгаа алхмууд нь гэж хэлж байгаа. За тэгэхээр байгаль бол өөрөө байгаль их гэж ярьдаг те. Байгаль ихээс хөндөрж өөрийн гэсэн бие даасан байдал руу тэмүүлэх тэр алхам нь өөрөө хүний анхны эрх чөлөөний төлөх алхмууд болж эхэлж исэн. За ингээд байгалаасаа хүн маань хөндөрөөд эхэллээ. За дараагийн том хөндөрөлтүүд өөрөө юунаас юу байдаг вэ гэхээр гэр бүл ч юм уу гэр бүл доторх аав ээжийн холбоо гэх мэтээр энэ яриа цаашаа үргэлжлээд энэ подкастын туршид явагдана. Гэхдээ эндээс нэг зүйл хэлэх гээд байгаа нь юу юм бэ гэхээр хүн байгалаас холцсноор өөрөө ганцаардаж эхэлж байгаа юм л та. Ганцаардал гэсэн үг. Тэгэхээр хүн эрх чөлөөтэй байхын тулд өөрөө зайлшгүй тулж байгаа нэг асуудал нь өөрөө ганцаардлын асуудал гэсэн. За өнөөдөр магадгүй яг та одоо ямар шашин шүтэх нь өөрөө таны эрхийн асуудал. За магадгүй та яг өөрийнхөө өсвөр наснда ч юм уу залуу үедээ яг гэр бүлээ орхиод тийм ээ аав ээжийн гэрийг орхиод амьдралын их далаараа хөл алхан орж исэн үеүдээ төсөөлөх юм бол энэ өөрөө яг эрх чөлөөнийхэн төлөө хийж байгаа алхмад нэг жишээ болж байгаа. Тэгэхээр энэ үед ч гэсэн өөрөө яг та ганцаардж исэн. Та магадгүй одоо өөрийнхөө тийм ээ анхдагч холбоо буюу аав ээжийн гэрийг орхиод цаашаа явна гэдэг чинь эрх чөлөөнийхөө төлөө та ганцаараа болж хувирж байгаа энэ алхмад байгаа юм л та. Тэгэхээр From энэ номондоо яг юуны тухайн авч үзээд байна вэ гэхээр хүн яг байглаасаа хөндөрж алсарж эрх чөлөөний төлөө явсан тэмцэл нь явсаар байгаад өөрөө эрх чөлөөтэй яг боллоо гэтэл тэр ганцаардлын мэдрэмжээ даван туулж чадахгүйгээсээ болоод шашныг үсгэд гараад ирж байгаа. Одоо хантай байхын тулд тийм ээ өөрийнхөө шийдвэр гаргах эрх мэдэл ямар нэг хариуцлагыг оноох тэр нэгэн бодголыг өөрөө бий болгож бодож олоод шашныг бий болгочих. За магадгүй улс төрийн систем өөрөө яг Фромын тайлбарснаар анхны үүсэл нь бол тийм ээ одоо ганцаараа оршин тогтнож байгаа хүмүүс нийлээд хамтдаа байх гэдэг тэр хүсэл өөрөө нэг талаасаа эрх чөлөөтэй юу гэдгийг 100% хээр талд байгальтаа давхиад амьдраад байх юм бол тэр чинь өөрөө хамтанд алуулах гэдэг өчнөө эрсдэлтэй шүү дээ. Тийм учраас өөрөө өөрснийхөө эрх чөлөөнийхөө жижигхэн хэсгүүдийг нийлүүлээд тэрхүү төр гэдэг одоо хийсвэр ойлголтыг бий болгож өөрснийхөө тодорхой хэмжээнд захирах тийм ээ чиглүүлэх эрх мэдлийг анханасаа өгсөн байж байгаа ч. Тэгэнгүүт ерөөсөө хүн ганцаархад
алдахыг та хүсэхгүй байвал ерөөсөө хоёрхан гаргалгаа байгаа гэж байгаа. Нэгдүгээрт нь бол за та аль нэг одоо жишээ намд элсэх ч юм уу тийм ээ бүлэгт community гэж ярьдаг ямар нэг бүлэглэлд элсэж болно. Эсвэл нэг шашин шүтэж болно. Ганцаардахыг хүсэхгүй байх юм бол эсвэл үнэхээр та жинхнээсээ эрх чөлөөг мэдрий гэж байгаа бол яг энэ from-ийн тодорхойлоод байгаа тэр жинхэнэ эрх чөлөөтэй бай гэж байгаа бол өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлээд сэтгэл зүйн хувьд яг бүрэн бодголчлогдох гэж одоо from-ийн орчуулган дээр хэлж байгаа. Англиараа бол individualization буюу хувь хүнийхээ тэр чанарыг бүрэн илэрхийлж гараад цаашаа алхаад яваарай гэж хэлээд. За ганцаардлын тухай ярьсныхын яриаг бас цаашаа үргэлжлүүлчмээр санагдаад байна. Тэгээ from айгүй сонирхолтой ганцаардлыг тодорхойлсон л да. Одоо жишээ нь та ууланд ганцаараа амьдраад бясалгал хийж байгаа хүнийг ганцаардж байгаа гэж бодож байна. За танд нэг бодол төрөх байх. From-ийн хувьд бол энэ хүн ганцаардж байгаа битгий хэл тэмээ. Бүр ингээд оюун санааны тэр бурханлаг ертөнцийнх толгоон дотроо бол олон өөрийнхөө ёс зүйн үн цэнийг магадгүй өмнө бясалгал хийж исэн тэр одоо шашны ч юм уу төлөөлөгчдийн үн цэнтэй тархин дотроо өөрөө хуваалцж байгаа учраас ганцаардахгүй байгаа гэж тайлбарлаад. За харин эсвэргээр яг нийгэм дунд бидний дунд алхаж байгаа хэдий чиг одоо нийтлэг ёс зүй хэм хэмжээ тухайн хүний одоо амьдралд хандах хандлага нь биднээс зөрөөтэй хүн бол тэр хүн хамгийн их ганцаардж байгаа гэж тийм ээ. Тэгэхээр ганцаардлын тухай ингэж тодорхойлж хэлсэн байна. За энэ From-гийн ном дөнгөж хэлж байгаа шүү та бүхэн одоо агуулгынхаа дөнгөж 5% дээр явж байна. За тэгээд номынхаа эхлэлд хэлж байгаа л да тийм ээ. Миний энэ ном бол яг нийгмийн сэтгэл зүйд хийсэн одоо онош болохоос биш шийдэл гэдэг юм ийм бол биш ээ. Одоо ямар ч байсан нэг психоанализ хийх буюу сэтгэл задлалынхаа үүднээс нийгмийн сэтгэл зүйг задлаа гэж тайлбарлаад тийм ээ. За тэгээд энэ номын урд болохоор яг 25 дахь хэвлийнх нь өмнөх үг байгаа. Одоо 25 жил нэг удаа хэвлэгдсэн болов гэж одоо миний хувьд ойлгосон. Тийм 41 онд нэг анхны хэвлэгдээд тэгээд дараа нь 66 онд 25 жилийн дараа байх шиг байсан. Тэгээ 25 дахь хэвлэл дээрээ 60 онд ч тэ 8 дууссны дараа ч гэсэн хэлсэн үгэн дээр нь бол маш олон сонин санаанууд гарч ирсэн тий. Тэгээ энэ from-ийн бас төрсэн үе нь их сонирхолтой үе таарсан маам л да 1900 онд төрсэн өөрөө тэгээ 1980 он хүртэл амьдраа 80 жил амьдарсан хүн байгаа. Тэгээ яг эд нэгдүгээр дан өрнж хахад хүүхэд нас одоо өсвөр насны яваад тэгээд яг 40 жилийн дараа хамгийн анхны олон талдартай болсон ном нь Escape from Freedom буюу эрхчлөөнөөс дайж буй. Англид бол Fear from Freedom буюу эрхчлөөнөөс айдас гэсэн нэрээр гарсан байсан. Тийм тэгээд энэ номыг орчуулж гаргасан хүмүүст би үнэхээр талархлаа илэрхийлмээр байна. Яагаад юм бэ гэхээр та бүхэн одоо чинь сүүлийн үеийн орчуулагч юм гэж бодож магадгүй энэ бол үгүй. Яасан бэ гэхээр 1990 онд яг арлсан хувьсгал гарах үед энэ номын орчуулагчид энэ номыг олж уншичаад яг одоо байгаа энэ шилжилтийн үедэр Монголын уншигчдад Монгол иргэдэд хэрэгтэй ном байна гэж авч үзээд Лодонгийн төдөвөө буюу нэр цэцгэлж Монголын одоо чинь 20 дугаар зууны сууд хүн гэж яригддаг Лодонгийн төдөвөө дээр барьж очоод энэ номыг орчуулж гаргавал та юу гэж бодож байна гэж асуусан ба. Тэр үед Лодонгийн төдөвөө энэ номыг заавал гаргаа, бушуухан гарга гэд байн нэгсээр байгаад тэгээ дуусаагүй гэсэн чинь бүр үнэн сонинд яг энэ номыг багаар гаргаж хэлж ийсэн байна. Тэгэхээр энэ ном бол өөрөө шилжилтийн үедэр болоод өнөөдрийн бидний арчилсан нийгмийн хямрал одоо энэ өнөөдрийн гадаа байгаа утаа гэдэг ч юм асуудлуудын суурь уг шалтгааныг бид нар ирж хайж залуучууд үнэн мөнөөр нь танихад асар хэрэгцээтэй ном байгаа. Тэгэхээр та бүхэн подкастаа дуустал нь сонсороо гэж хэлмээр байна. Тийм орчуулсан хүмүүсийн нас дурдчихий те Норвегийн пүрэв даваг санж доржийн туяа гэдэг үгс байсан. Тийм байна. За тэгээд 25 дахь хэвлэлдээ зориулсан өмнөх үгдээ from маань хэлж байгаа. Эрх чөлөөнийхөө эзэн болох байтал тийм ээ. Одоо хүн төрөлхтөн чинь 9 шидийн экзистенциализм гэдэг ч юм уу өөрийнхөө хувь хүний эрх чөлөөний тухай үзлүүд гараад аль хэдийн тийм ээ. Олон жил өнгөрсөн хэдий ч яагаад зөвлөлт холбоот улс бий болчихваа. Яагаад бүхэл бүтэн хувь хүний эрх чөлөө тийм ээ амьдрал руу ингэж том халтсан төрийн албадлагын машин механизм махны машин бий болчихваа гэдэг дээр фромбор гайхаж байгаа. За дээрэс нь нэмээд хувь хүн улам өөрийнхөө тэр бодгол чанараа гээж ийна. За одоо жишээ нь энэ үед чинь бүр дөнгөж 60 он штэ. Гэтэл одоо өнөөдөр бол Химэл оюухан гэдэг ч юм Elon Musk аль хэдийн тийм ээ Optimus гэдэг роботоо зарлчлаа. Тэгэхээр хүн ер нь яг хин юм бэ? Зүгээр нэг ажлын эрг шурга болж хувирах тийм ээ. Одоо нэг юм үйлдвэрийн дамжлагыг энд байсан талхыг тийшээ зөөдөг юм уу?
Эсвэл тэр хүнд өөрийн гэсэн хувь онцлогтой энэ амьдралд илрүүлэн гаргах өөрийнх нь дотоод ямар нэг хэрэгцээтэй тэр бүтээлч чанар байна уу гэдэг асуудал хөндөгдөж эхлэдэг. Тэгэхээр энэ тухайн бас өнөөдөр зөндөө ярина. Тийм 60 онд гэхэд компьютерийг хүртэл авч үзсэн байгаа шүү дээ. Одоо бол бүр компьютер бидний өдөр тутмын хэрэглээ болохоос гадна баг зарим нэг хүмүүсийн мэрэгжил ажлыг нь хүртэл булаах хэмжээнд ирчээд байхад яг тэр асуудлыг хүртэл хөндөж гаргасан байгаа байхгүй юу? Тийм тэгээд дэлхийн 2 дугаар дайны одоо Гитлер гэдэг ч юм уу ийм том одоо дарангуулагчийн сургамж бид нэр байсаар байтал яагаад араас нь зөвлөлт холбоолдуулс гэдэг ч юм уу те өөр одоо юм социалист коммунист дэглэмтэй төрийг дахин шүтсэн өөрийнхөө эрх чөлөөг төрд тахил болгон өргөх хэмжээний ийм хүмүүсээс бүрдчихвэ гэдэг нь өөрөө Фромын хамгийн том одоо аюул болгож гарч ирээд байгаа. Дээрэс нь та бүхэн төсөөлөөр Фром байж тэ эрх чөлөө эдийн засаг энэ улс төрийн асуудлуудыг за улс төр эдийн засаг ас ангид гэхээсээ илүү яг сэтгэл зүй талаасаа яг ямар үр дагавар хувь хүн дээр аваачаад байгаа юм бэ? Тэгээ нийгмийн тодорхой бүлэг дээр яг ямар хөө сэтгэл зүй асуудлууд энэ нийгмийн зохион байгуулалтын бүтцүүд улс төрийн онолууд авчираад байгаа юм бэ гэдгийг илүү судлан тайлбарлах гэж оролдоод байгаа гэсэн үг. За тэгээд одоо хүн дээр яг ямар ийм сэтгэл зүйн дарамтууд нийгмийн үзэгдлүүд ирж ийн үхээр нэгдүгээр за цөмийн бөмбөг тийм ээ. Хүн бүр ингээд өөрөө хүн төрлөختнөө устгах хэмжээний том зүйлийг зохион бүтээчлээ нэгдүгээрт. За энэ бол ингээд яг дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэлхийн нийтээр тодорхой хэмжээний нэмстгэлийн дарамт болоод ороод ирсэн. Тийм энэ нөгөө атомын зэвсэгтэй зэвсгийг эсэргүүцэх энэ одоо үзлээ Фром бол бүр илүү юм байгууллага төрийн бас байгууллага болгож цааш нь үг дуу хоолойгоо хүргэж явж исэн юм байлээ. Peace гээд Sane гэдэг нэртэй тийм одоо нөгөө хөдөлгөөн гэдэг үлээ тиймэрхүү юм бас хэрэгжүүлж исэн юм байлээ. За тэгээ одоо чинь анагаах ухааны хөгжил тийм ээ илүү хөгжсөөрөөд вакцин гараад ирсэн. За тэгээд анагаах ухаан хөгжингүүд хүн амд дундах нас баралт багасаад хүн амын тоо дэлхийх те одоо бараг 8 тэрбум болцсон. Тэгэхээр энэ үед өөрөө яаж ийнү гэхээр ядуурл бий болно, өсөглөн бий болно. Тэгээ энэ сэтгэлийн дарамт төрөө хувь хүн дээр ирж байгаа. За дээрэс нь кибернетик буюу одоо чинь хиймэл оюун ухаан гарч ирэх тийм ээ робот гарч ирэх үйлдвэрлэл илүү автоматчсан хэрээр хүн өөрөө ажлын байраа алдаад яах вэ гэдэг сэтгэл түгших эмгэг anxiety улам ингээд хувь хүн дээр илүү ихсээд ирж байгаа байхгүй. Энэ дээр нөгөө бас физик шинжлэх ухааны одоо гайхамшигт нээлтүүдээс үүдэж гарсан одоо хүмүүсийн нээлтүүд те энэ үр шимийг хүртэх нь одоо нөгөө хүний оюун ухаан талдаа илүү үр ашигтай байсан бол яг эннийх нь үр дүнгээс үүссэн сэтгэл зүйн хямралыг нь нийгмийн сэтгэл зүй ингэж кэрлж одоо халамжил цааш нь яах вэ гэдэг асуудал дээр нь гол буугаад байсан салбар шинжлэх ухаан л юм билэ. Би энийг онцолж хэлж ирсэн. Тийм тэгээд одоо жишээ нь түрүүн би дахиж хэлж ирсэн экзистенциализм буюу те хувь хүн өөрийнхөө утга учирыг өөрөө бий бүтээнэ гэдэг үзэл аль хэдийн гарч ирээд за Гитлерийн Герман одоо жишээ нь Аушвиц гэдэг ч юм уу бид нар нөгөө Виктор Франклин подкастаар ярьж ирсэн өчнөө олон хүмүүсийг хоморглон устгасан асуудлууд гарсан хэдий ч яагаад буцаагаад бурхан тахилаа хойноо тавьчваа. Яагаад буцаагаад хин нэгэн удирдагчийг хүсээд эхлэх болов. За тэр үтгийг хэл одоо Будда, Сократ гэдэг ч юм уу юм дэлхийн түүхэн дэх том сэтгэгчдийг аман дээрээ магтаж сайшааж тэдний тухай гойхноор ярих хэдий ч яг ачир дээр буюу бодит үйлдэл дээр тэдний сургаалаас яг хэрэгжүүлж байгаа юм байхгүй зүгээр нэг одоо хоймор тугаа гүнгэрванд хийсэн бурхнаас ялгаагүй зүйл болж хувирж ийна гэдэг асуудлыг хөндөд. За тэгээд одоо жишээ нь яг капитализм одоо яг социализмын араас гараад ирсэн аж үйлдвэрийн хувьсгал гэдэг ч юм энэний араас ингээд яг аж үйлдвэрийн арилжааны нийгэм илүү гараад ирж байгаа. Тэгэнгүүт хүний яг бүх зүйлийг эзэмших гэсэн хувь хүн болгоны хүсэл өөрөө явсаар байгаад юу бүтээдэг вэ гэхээр анги дотор өөрөө тэмцэл өрнүүлнэ. За ангисээр байгаад анги хоорондоо тэмцэл өрнөн тийм ээ. За энэ нь өөрөө асуудалтай. За ангийн тэмцэл гараад ирэнгүүт араас нь нөгөө Марксийн шийдэл болгосон ангигүй нийгэм буюу коммунизмыг санал болгож байгаа юм тийм. Тэгээ коммунизм ч гэсэн байгуулагдсан ч гэсэн дэлхийд дотроо өөр бусад одоо улс төрийн тогтолцоотой орнуудтайгаа хоорондоо байлдаж алдцах тийм ээ өрсөлдөх гэх мэтэр энэ ерөөсөө яг эцсийн дүндээ хувь хүний эрх хэрэгчлөө яг хүний яг сэтгэл зүйн эрүүл мэнд ч юм уу те энэ сэдвүүд өөрөө аль ч нийгмийн хувьд болохгүй байна. Одоо яг үнийг хэлэхэд Фром юу гэж хэлээд байгаа гэхээр коммунизм ч болохгүй байна, социализм ч болохгүй байна. Одоо капитализм ч гэсэн өөрийн гэсэн хар бараан сүдэртэй талуудтай байна. Тэгэхээр бид нар одоо яг яах хэрэгтэй вэ? Цаашаага ер нь алхах ямар нэг дараачийн одоо улс төрийн онолч юм уу зүйлийг бодож олох хэрэгтэй байна гэж хэлээд байгаа. Тэгээ номныхаа төгсгөл дээр хэлсэн санааг нь одоо шууд урьдчилаад дурдчих юу юм бэ гэхээр бид нар
ардчлалын өнөөдрийн яг хүрсэн энэ олдтын ориглоосоо бол ухарч болохгүй. Хүний эрх хэрэгжүүлэг хүндэтгсэн, хувь хүний одоо чинь өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрдөг энэ ардчилсан тогтолцооноосоо бол ухарч болохгүй. Гэхдээ ардчлал дээр өөрөө асуудлууд байна. За одоо жишээ нь яг Гитлерийн Германы асуудлыг энэ чинь шууд иш татаад харуулад ирчих болж байгаа. Энэ номын сүүлийн бүлгүүд дээр нацизмын сэтгэл зүй буюу яг яагаад Гитлер гараад ирсэн бэ тухай фашизмын фашизм. Нацизмын сэтгэл зүйн тухай бүтэн бүлэг байгаа. Яаж байгаа вэ гэхээр яг нөө фашизм гингүүд Италиг оруулчихж байгаа юм л та. Яг дэлхийн нийтийн фашист үзэл гингүүд фашист үзэл. Фрон болохоор яг энэ бүлэгтээ нацизм буюу зөвхөн Германы кейсийг авч яриад байгаа болохоор нацизм гэж хэлж байгаа. За тэгэнгүүт энэ одоо жишээ над бүр хамгийн аюултай санагдсан. Яг ингээд одоо байгаа Улаанбаатар хот тийм ээ Монгол улстай асар төстэй нөхцөлөд яг тэр Гитлерийн нацист дэглэм тогтох үеийнхтэй их тийм төстэй болоод байгаа. Юу юм бэ гэхээр за нэгдүгээр Германд ингэсэн юм байлээ. Миний энэ дээр унснаар. За дундаж давхарг өөрөө нийгмээс асар хүчтэй ийм дарамтууд аваад эдийн засгийн болоод амьдрахын тулд тийм ээ хөдөлмөрлөж дарамтууд үүсээд за тэгээд дараа нь дэлхийн 1-р дайн дууссаны дараа ийм хурган офицер хурандаанууд бий болцсон. Тэд нар нь өөрөө ингээд ийм дайны үед бол шууд загнах, тушаах, хүнийг өдөрдох гэдэг сэтэлтэй. Тэгээд тэд нар өөрөө орж ирээд дундаж давхарга дээр нэг юм жоохон дарамт ямар нэг албан тушаал дээр очлоо гэхэд тийм ээ хүнийг нэг юм дарамтлах гэдэг тийм сэтгэл зүйр амьсгал. Нөгөө талаас нийгмийн доод давхарга нь бол бүр улс төрийн болоод ямар нэг оролцоогүй болцсон. За дээд давхаргын гэх юм уу бизнесмэнүүд нь ч юм уу бол энэ дээр нэг тийм авч хилцэхгүй гэдэг. Тэгээ яг энэ тесрэгэнгээ алдсан байсан асуудалд эндэтсэн байсан дунд давхаргын дуу хоолой болж шийдлийг нь гаргалгаа өгж байгаа байдлаар Гитлер гарч ирсэн байна. Тэгээ Гитлер бол тухайн Германы дунджийн доод давхаргын том төлөөлөл гэж байгаа байхгүй. Тэнгүүт энд яг юу болоод байна вэ гэхээр одоо жишээ нь бид нар ингээд та бүхэн ч гэсэн өөрөөснийхөө таньдаг хүний магадгүй өвөө эмээгийнхээ агш нарын яриан дотроо сонсч ирсэн бол Монголд нэг сайн удирдагч хэрэгтэй байна даа ч юм уу те. Одоо ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих хандлага ч юм. За эсвэл одоо Монголд нэг том удирдагч гарч ирээ Чингис хаан дахин төрөөсөө ч юм уу те. Тэр эдгээр хүсэл нь өөрөө яг энэ Фромын тайлбарлаж ирсэнс юу хэлээд байна нөхөр арт түмэн нь өөрөө мозафист буюу ингэж дарангуйлагдах дуртай тэр хүнийг бүр ингэ хүсэмжилсэн тийм ээ хүсэн тачаасан байдалтай байгаад байна гэдэг юм. Тэгэд энэ дээр яг хэлмээр байгаа санаа нь юу гэхээр бид нар яг Гитлер нь байна уу хэн байна уу хамаагүй яг тухайн үеийн Герман бол Гитлер байна уу Патлер байна уу тий Ботлер байна уу хин нэгэн гарч ирэхэд бол хөрс нь бол бэлэн болцсон байсан гэсэн. Новообсгүй бол шаацгаа юм дээр суух гэдэг шиг Гитлер бол яг шаацгаа босгосон овоо нь бол Германы улс төр цаг үе эдийн засгийн нөхцөл байдал бол яг тийм болцсон байсан гэсэн. Одоо чинь та бүхэн одоо ажиллаж байгаа бол ингээ утаа тийм ээ одоо ядуурл инфляц гэдэг өчнө асуудал байна шүү дээ тий. Яг ийм асуудал гарах ирэх тоолонд би ингээд сошиал дээр хардаг массын постууд юмнуудыг харангуут нэг сайн удирдагч гараад ирээсэ тий. Чингис хаан шиг хүн гараад ирээсэ. Гараад ирдгүүн бахта энэ 126-аар яад юм тий. Нэг хүн гарч ирээ бүгдийг нь бадсч болдгоо бахта гэдэг хүсэл байгаа зав. Тэнгүүд энэ ингээд ажиглагдангууд яг нэг тийм нэг хүн шийдэл санал болгоод бүгдээр ингээд гараад ирэхэд хүлээж авахд бэлэн гэдэг нэг юм аимшигтай нөхцөл байдал ер нь бол үүсчихэд байгаа. За тэнгүүд Фром энэ дээр яг ямар шийдэл санал болгоод байна вөхөр тэр гарч ирж байгаа хүн бол өөрөө садист хүн бохгүй. Одоо чинь Гитлер дээр жишээ авах та бүр асар тийм экстрим садист хүн. За жишээ нь Гитлер ингэж байгаа. Залуу байхдаа яг нэг байрандаа амьдардаг өөрийнхөө хулгантай байранд амьдардаг. Тэр хулгануудаа ингээд талах шидэж өгөөд хооронд нь зодолтоо тэнцэлдэж байгааг нь харж таашаал авдаг тийм хүн байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ садомазохизм буюу тийм ээ нэг нь ингэж дарлагдаж таашаал авах нөгөөх нь бусдыг дарангуйлж дээрлэхэж таашаал авах гэсэн энэ хүсэл өөрөө Фройд бол илүү тийм бэлгийн чиг хандлагатайгаар тайлбарлаж исэн бол Фром энийг бүр ёс суртахуун болоод нийгмийн салбар дээр аваад ирчихэж байгаа. За ингээд Монголд бол ийм нөхцөл үүсэж байна гэж. За энийг бас дараа нь арай нэг дэлгэрүүлж бас ярина. Тэгэд энэ хэсэгт би ч гэсэн яг нэг өөрийнхөө улс төрийн үзэл хандлагаас нэг жоохон хуваалцчих гэж бодлоо. За би бол мэдээж юу гэдгийг хувь хүний эрх хэрэгчлөө, хувь хүний төрөөс хараат бус байдал бие даасан өмчлөх эрх гэдэг яг тэр нөгөө Жан-Жак Руссогийн гаргаж ирж ирсэн хүний жамсны эрхийг бол зайлшгүй хамгаалах хэрэгтэй тийм ээ. За дээрэс нь
өрсөлдөөн өөрөө тухайн нийгэмд ямар нэг байдлаар эрүүл өрсөлдөөн хэрэгтэй байдаг. Энэ өрсөлдөөн дундаас өөрөө сайн бизнесүүд, сайн шийдлүүд, сайн бүтээгдэхүүн үйлчлэгнүүд төрдөг. За энэ бол үнэ. Тэгэхээр ардчлалын суурь зарчмууд бол мэдээж ганхгүй байх нь зүв байгаад байгаа. Гэхдээ жишээ нь юу гэдэг социал демократ гэдэг ч юм уу тэр үйл сунтал өөрөө яг зүв биш. Надад бол тийм алдаатай санагдав. Мэдээж жишээ нь юу гэдгийг Оросын жишээн дээр гарцсан социализм, коммунизм бол мэдээж бүр ярихын арга байхгүй. Тэ? Гулаг юу гэдэг хүний хувийн эрхчлөөрөө бүр хэтэрхий халдсан жишээтэй. Тэгэнгүүт яг одоо явж байгаа капиталист тогтолцоо өөрөө яг эцсийн шийдэл юм уу гэдэг дээр одоо хүртэл би эргэлзээтэй байгаад байдаг байхгүй. Гэдэг нь өөрөө би өөр нэг шийдэл рүү үсрэх гээд байгаадаа биш. Цаашдын өөр нэг юм тогтолцоонуудыг бид нэр сайжруулж бодож олох тийм чинь даалгавартай мэт. Одоо чинь Черчиллийн хэлсэг байдаг шүү дээ. Миний санджаагаар ардчлал өөрөө доголдолтой тогтолцоо. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид нар энэс цаашхыг нь бодож олж хараахан амжааг байна гэж. Тэгэхээр одоо байгаа тогтолцоонууд маань бүгдээрээ ямар нэг юм сул тал ч юм уу согохтой. Гэхдээ зарчмын хувьд хөндөгдөхгүй туйлын үнэн зүйлсүүд байна. Одоо жишээ нь Монтескогийн эрх мэдлийн 3 хуваарлтын онол гэдэг ч юм уу те. Одоо хууль тогтоох эрх мэдэл, хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх засаглал гэдэг энэ 3 эрх мэдлийг бол салгах ёстой. Энэ бол одоо ингээд хүчийг 3 салгаж байгаагаараа төрөд нэгдсэн эрх мэдэл олохгүй байдал гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт над нь лүндэнд орж багш хэлжсэн шууд санаанд орж ин л доо. Юу юм гэхээр энэ Монтескогийн салгаж байгаа 3 эрх мэдлийн төвшин өөрөө бие рүүгээ нэвчиж эхэлдэг. За ингээд Монголд бол одоо жишээ нь юу гэдэг нь шууд айгүй хатуу сэдвээр орчлоо. Тэгтээ зүгээр ах шүүх засаглал шүүх тустай байгаа тийм ээ. За засгийн газар тустай байгаа. Улсын хурал тустай байгаа. Гэхдээ давхар дээл гэдэг ч юм уу улсын хурлын гишүүн өөрөө давхар засгийн газрын гишүүн байж болох тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг шүүх засаглалд ямар нэг байдлаар нөлөөлөх гэх мэт иймэрхүү асуудал гараад байгаа нь лүндэнд орж юу гэж хэлжсэн гэхээр эдгээр нь өөрөө хүмүүс тархин дотроо энэ 3 эрх мэдлэн салаагүй байна. Тогтолцооны хувьд салцсан ч гэсэн яг тэр улс төрийн одоо жишээ нь албан хаагчдын 900% улс төрийн албан хаагчдын үйл ажиллагаа явуулж байгаа тэр зарчмын хувьд энэ 3 эрх мэдэл салаагүй байна. Тэгэхээр Монголд бол ерөөсөө энэ 3 эрх мэдэл салсан гэж үнэхээр баттай хэлж чадах уу гэдэг хэмжээнд байгаад байгаа. За энэ бол ингээд хөндөгдөхгүй байх хэрэгтэй тийм Монтескогийн одоо гаргаж авсан зарчим байж байгаа жишээ. За одоо өөр юу гэдгийг жамсны эрхийн тухайн онол тийм хүн бол юу гэдгийг өмчлөх хэрэгтэй, амьд явах хэрэгтэй гэдэг ч юм. Энэ эрхүүдийг бол хөндөшгүй байхгүй. Тэгэнгүүт яасан зөвлөлтийн социализм хөндсөн, коммунизм хөндсөн. Тэгэхээр бол буруу гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт Фромын тайлбарлаад байгаа нь за тэгвэл одоо капитализмын ямар одоо жишээ нь сөрөг үр дагаврууд гарч ийн гингүүт ингээд явсаар хагаад те технократ нийгэм нь өөрөө ийм хүн болгон амьгүй албат шиг те бүгдээрээ ингээд burnout те ажлаас хашрах хам шинжтэй бүгдээрээ одоо яг хувь өөрийгөө мэдэрдэггүй ямар нэг юм албан тушаал нийгмийн хэрэгцээнд зориулж өөрийгөө хэлбэршүүлж зоогддог. Эсвэл яг бодиттой бус хүмүүсийн зохиомл бизнесүүдийн одоо чинь зохиомл хэрэгцээнд тааруулсан тэр зүйлийг л үйлдвэрлэдэг, хэрэгэлдэг ийм нэг одоо зүйл болж хуурах юм уу гэдэг юм асуултын тэмдэг байгаад байна. Тэгээ энэ өөрөө асар юм нээлттэй сэдв. Тэгээ би ч гэсэн одоо өөрийгөө юу гэдгийг яг улс төрийн үйлс суртлаа олцсон, сонгогдсон хүн гэж хэлдэггүй. Би одоо жишээ нь уншиж судалж байна. Тэ? Илүү жишээ нь ямар байдгийн болдоог л явж байгаа хүн гэсэн судалж яваа. Тэрнээс биш одоо байгаа үйлс суртлуудыг шууд уухантаас хүлээж авах нь өөрөө тиймч зохимжтой биш болов уу гэж боддог. Гэхдээ хитрхи бөөрхөн сонсогдож иж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн судлаад цаашаа явж байна. Одоо миний хувьд жишээ нь Айн Рэндийн тийм ээ объективизм, хувь хүний эрх хэрэгчлөө, за хувь хүний тусгаар байдлыг хүндэтгэх, индивидуалыг талын ойлголт зарчмуудыг бол мэдэн чинь ингээд цөм бохгүй юусэн маргах шаардлагагүй. Гэхдээ яг капитализмын дотор нэг юм жоохон алдаанууд байгаад байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ энэ ингээд ярих юм бол одоо эдийн засгийн нартай ярих юм бол бөөн хэрүүл болох байх л та. Гэхдээ би бол зүгээр яг судалж яваа хүн шүү гэдгийг дахин дуулгачихъя гэж бодож байна. За ингээд яг энэ хэсэг дээр номноос яг бүтэн хэсгийг та бүхэнд уншиж өгье гэж бодоод бүр яг бичсэн байна. Уншиж өгье. За номын хэсгээс хүн байглаас хизээ хүн холбоогоо таслана. Тэр цагаасаа жинхэнэ ёсоор аж төрж эхэлдэг. Гэхдээ байгалийн хараат байдлаас алхамаар ангижирч чөлөөт байдал олж авсан мань хүнд нэг нэгний ивэл иргэшил засаглалд орж бусдын аяыг дагах нэг бол эсвэл бусдыг иргэшээлтэй нөлөөндөө оруулж захирахыг ирмэлцдэг ганцаардлаас айнж хүсэж бусдын иргэшээлийг ирсэн нь мазохизм руу харин
бусдыг иргэшээлтэд оруулахын төлөө хүчлэн тэмцсэн садизмээр өгтлөгддөг. Ингээр энэ хоёр тохиолдлын аль аль нь сэтгцийн гажиг үзэгдэл бөгөөд гагцхүү эрүүл сэтгэц болох хүн хүний хайрлахын сэтгэлэл энэ гажуудлаас аварна гэж байна. Тэгэхээр түрүүний хэлсэн хүн эрхчлөөтэй бай гэх юм бол угаасаа ганцаардна. За тэгэнгүүт ганцаардаад эхлэнгүүт нэг хэсэг нь яаж ийнү гэхээр одоо бусдыг аялдан дагаад бусдын эрхэнд одоо чинь өөрийнхөө эрхийг өгөөд ямар нэг шашинд автдаг ч юм бусдын эрхшээлд өөрөөсөө хүчтэй нэг хайдаг ч юм уу те ингээд явж байгаа бол мазохизм руу орчиж байгаа 900%. Нөгөө хэсэг нь болохоор ганцаардахаасаа айгаад бусдыг байлдан дагуулах руу чиглэж байгаа гэсэн үг. Тэ өдөртөх гал би та нарыг өдөртнө, би та нарыг чиглүүлнэ, би та нараас ухаантай гэх мэтэр өөрийнхөө аялдан дагалдагчдыг бий болгоод эхэлж байгаа энэ үеэс өөрөө энэ хүн садизм руу хөтлөгдөж явдаг гэж. Тэгэхээр энэ нь бол хоёулаа яг эрхчлөөтэй биш гэсэн. Эрхчлөөнөөс дайжсан хэлбэр байгаад тийм. Эрхчлөөнөөс дайжсан буюу яг энэ номын гарчиг байгаад байгаа гэсэн. Тэгэхээр яг эрхчлөө нэг нь одоо жишээ нь өөрийнхөө захирагдж байгаа хүнээс хараатай те өдөрдөгчаасаа. За нөгөөх нь болохоор өөрийнх нь захирж байгаа хүмүүсээс хараатай байчих гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ яг нөгөө Маркус Аврелигийн нөгөө бясалгал номын подкастаар хийсэн хамгийн дээд хүн бол хэний ч боол биш, хэний ч эзэн биш гэдэг үгтэй утга санаа нэг мэт яг энэ хэсэг бол санагдаж байгаа. За тэгээд энэ хэсэг маань л ингээд үргэлжилж байна. За энэс цаашаа ингэж байгаа. Хүнд мэдээж яг ингээд байглаас олон янзын хэрэгцээ байгаа тийм ээ. Одоо чинь Маслоу бол хүний хэрэгцээг янз бүрээр ангилсан байдаг. Одоо Маслоугийн пирамид гэдэг шүү дээ. Тэнгүүт магадгүй сүүлийн үед энтерпренерууд гэдэг ч юм уу одоо онцгой инновац гаргадаг бизнес эрхлэгчдийн хувьд бол Маслоугийн пирамид реверс буюу те одоо юм босоо пирамид, хэвтэй пирамид гэх хоёр янзын пирамидаар байдаг ч юм уу. Тэгэхээр хүний энэ хэрэгцээ нийгмээс хангагдаж чадахгүй болоод тэр хангагдаж чадахгүй байгаагаа өөр нэг хэрэгцээгээр дамжин хангахыг өөрөө Фройд сублимац гэж нэрлэв. Sublimation гэж нэрлэдэг юм л да. Энэ юу гэсэн үг гэхээр одоо жишээ нь за компьютер тоглоомн дээр жишээ авч болно те. Эсвэл кино ч юм. За ингээд яг нийгэмдэр гараад бид нар одоо хүн алчж чадахгүй шүү дээ. Гэхдээ бид нар түүхийнхэн явцад бол өчнөө яг аллагын дундал бий болсон хүндрэлтэн. Гэтэл компьютер тоглоом дээр хүн алчхлаар тодорхой хэмжээнд тэр хэрэгцээ хангалттай байгаа юм шиг те. Эсвэл кинон дээр одоо жишээ нь юу гэдгийг би ингээд супер баатар болохыг хүн фантазлж хүсдэг те. Ямар нэгэн байлдан дагуулдаг. Тэнгүүт дайн байлдаантай баатарлаг кино үзэх үедээ тэр хэрэгцээг хангадаг ч юм. Тэгэхээр яг энэ бидний суур хангах хэвчээс зарим нэг юм хэрэгцээ сэтгэл зүйн хэрэгцээнүүд дүрээ өөрчилж өөр нэг байдлаар нийгмээс хангагдж байгаа энэ процессыг өөрөө Фройд sublimation буюу sublimaц гэж нэрлэдэг. За энэ зүгээр сонирхолтой санагдаж магадгүйгээд дурдж байгаа шүү гэж. За тэгээ энэчнээс яг энийг ярих гэсэн юм. Айгүй сонио үнц гарсан. Би яг ингээд өөрийнхөө оршин тогтнож амьдрахад нийгмийн зүгээс байгаа хим хэмжээнүүд намайг хэр зэрэг ингэж хавчиж хяхаж дарж байгаагаас миний тэр хим хэмжээний даралтын эсрэг үйлдэлүүд тодорч гардаг. Тэгэхээр энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нийгмийн хим хэмжээ нь хэр зэрэг хатуу одоо жишээ нь чанад байна. Төдий чинээгээр тэрийг эсэргүүцэж гарсан сэтгэл зүйн үзэгдлүүд их болдог гэсэн. Одоо магадгүй чинь гин тэрийн гаралт ч юм уу те гэх мэт. За бүгдээрээ хоёр дахь бүлгэрийг орцгоё. Хувь хүний онцгойлол буюу эрхчлөөний хоёр дахь шинж. За бодголчл гэдэг үгийн тухай бүгдээрээ энэ подкастаар их ярьж байна. Яг хүн нийгмээс тусгаар, байглаас тусгаад өөрийнхөө анхдагч хамааралтай тэр их сурвалжуудаас тусгаад өөрийн гэсэн бодгол бие даасан хүн болж төлөвшөх яг тэр шат гэсэн. За тэгэхээр анхдагч холбооны тухай хүүхдийн жишээн дээр Фром их авч ярьсан байсан тийм. Одоо жишээ нь хүүхдийн жишээн дээр ингээд нэг жоохон хүүхд байна л та тийм. Одоо нэг нас 8 сартай ч юм уу 2 настай ч юм уу тийм. Тэр хүүхэд одоо яг ингээ өөрийнхөө амьдраад явж ангууд гэр дотроо бол асар олон зүйлээрээ гэр бүлээсээ хараат байгаа тийм. За хоолонд амьдрах орчин бүх зүйлээр шүү дээ. Тийм. Одоо чинь хараат биш юм гэж байхгүй тийм. За одоо бүр бие махбодын хувьд ч гэсэн ингээ сөргөлдөөд өөрийнхөө бай гэхэд жижигхэн тийм. Тэгэхээр хүүхэд яг тэр өөрийнхөө тэр анхдагч холбоо гэж нэрлээд байгаа нь яг тэрийг хэлээд байгаа тийм. Одоо яг саний нэрлсэн зүйлсийг. Тэнгүүт энэ үед хүүхэд анх удаа ээжтэйгээ ч юм аавтайгаа зөрж эхэлж байгаа тийм. Уурлах тэр нэг зүйлийг авна гэж хичээх. Одоо яг та бүгд зүйлд ингэ танаас бүх зүйл та тэр зүйлээс хамааралтай. Дээрэс нь бие махбод өв жижигхэн байж ич өөрийнхөө байх гэсэн тэр нэг зоригтой үйлдэл байгаа байхгүй. Одоо би ингийн тоглоомыг авнаа ч юм уу те. Эсвэл одоо би энийг ингэж өөрийнхөө хийнэ би энийг идэнэ гэдэг ч юм. Тэнгүүт энэ үйлдэл өөрөө
яг тэр эрхчлөөний төлөө хийж байгаа хүний анхны үйлдэл гэдэг. From төрлөх мөн чанарт нь байдаг үйлдэл байгаа тийм. Тэгэхээр яг энэ хүүхдтэйгээ үүсэж байгаа энэ зөрчлүүд өөрөө асар үнцэнтэй зүйл юм байна гэж би яг энэ үнсэн дараа ойлгож байгаа юм. Яг тэр зөрчлүүд чинь өөрөө тэр хүүхдийн хувь хүний зан ааш, характер тэрийг төлөвшөхөд хамгийн чухал юм байна. Ягаад тэгэхээр зүгээр нэг гэр бүлийнхэн бусад бүх хим хэмжээг дагаад байдгаараа л байх биш байгаа байхгүй юу? Тэр хүн өөрөө гэсэн бие даасан би та нараас ингэ зөрчилтэй үнцэнтэй шүү гэдгийг би хүн гэдгээ харуулж байгаа гэж байгаа. Тэнгүүд Фрам хэлээд байгаа нь яг ингэж байгаа хүүхдийн энэ шатн дээр зүгээр ойлгуулж чиглүүлж энэ зөрчлийг нь илүү ингэж зөв үйлдэл гэхдээ мэдээж нөгөө нэг аав ээжийн зүгээс тодорхой хэмжээний хим хэмжээг нь зааж өгнө. Гэхдээ энэ зөрчлийг шийдэхгүй байх. Энэ зөрчлийг ичгэвчтэй битгий болгоорой. Яагаад тэгэхээр энэ зөрчил дээрээс үүдээд хүн яаж төлөвшдөг вэ гэсэн чинь нийгэмд байгаа болохгүй зүйлийн төлөө дуурч чаддаг. Одоо төр бол одоо жишээ нь яг төрөний гэр бүлийн кейстэй адилхан биднээс том штэ. Биднээс илүү цагдаатай, одоо хуулийн эрх мэдэлтэй, биднээс одоо чинь илүү хөрөнгөтэй гэхэд төрийн өдөөс дуурч чадахгүй байна гэдэг нь өөрөө гэр бүл дотор анх тэр одоо сэтгэл зүйн хэм загвар нь дарагдцсан гэдэг чинь хэлж болохоор байна. Тэгэхээр муу зүйлийн төлөө, болохгүй зүйлийн төлөө өөрийнхөө тэр дуу хоолойг хүргэх гэдэг тэр зөрчил нь гэр бүл дээр анх ингэж хүүхдээр илэрч идэг шүү. Тэгэхээр энийг нь өөрөө их чухлаар авч үзээрэй гэсэн юм. За энэс гадна яг хувь хүн дээр та тэр миний бүрээр ингээд эрхчлөө гэж яриач энийг хэлэхгүй баха гэж бодож исэн зүйл нэг байгаа. Юу юм гэхээр би хувь хүн өөрийнхөө яг инстинкт буюу байгалийн зөнгөөс зөрж эхлэх үеэсийг эрхчлөөтэй байдаг гэж байгаа байхгүй. За одоо жишээ нь танд магадгүй инстинктээр үйлддэг ямар нэг үйлдэл бай гэж бодъё л да. Та одоо магадгүй их цочдог ч юм уу тий. За эсвэл одоо байглаасаа та нэг юм идмээр байгаа тий. Гэхдээ тэр идмээр байгаа зүйл ч өөрөө биед чинь хордоо ч юм уу. Тэгэхээр яг тэр инстинктээ даван туулж хийж байгаа үйлдэл өөрөө эрхчлөөтэй байх. Тэгэхээр эрхчлөө гэдгийг эксцэлзүүднээс аваад үзэхдээ яг улс төр болоод хуулийн ойлголтоос арай нэг юм өөр болж эхэлж байгааз өөрийнхөө дотоод инстинктээс эрхчлөөтэй байх. Тэр анхдагч холбоонуудаас эрхчлөөтэй байх тухай яриа болж явж байгаа гэсэн. Гэхдээ бас цаашлаад үргэлжлүүлээд энэ санааг авч үзэхдээ from ингэсэн байхгүй юу? Амьтдын рефлекс буюу одоо шууд инстинктээрээ хийдэг зүйлс нь бол гинжин хэлхээ шиг юм юу хийх нь тодорхой ойлгомжтой байдаг. Амьтад бол шууд одоо үлсвэл нэг огтон барьж иддэг ч юм те үнэг бол гих мэтэр энэ нь юм одоо нэг үргэлж ойлгомжтой байдаг. Тэнгүүд хүн тэр гинжин хэлхээсээ салцсан, тасарсан яг тэр нэг үлсвэл жишээ нь юу хийхээ бодож олдог. Би одоо жишээ нь хөдөлмөрлөх ёстой юм байна гэж боддог ийм систем рүү орцсон болохоор тэр юу санааг бас from онцлсан байсан. Хөдөлмөр хүнийг амьтнаас арай өөр болгож эхэлж байгаа хгүй. Тэнгүүд одоо эсэргээрээ хүний нийгэм чинь одоо амьтдын экосистем гэх юм уу дэлхийн нийтийн экосистемд байгалийн талаас авч үзэх юм бол ямар ч үүрэг хориолгүй шүү дээ. Бид нар экосистемийн дунд циклд ямар нэг одоо нөгөө өтөн навчаа идэн нүтийг нь тэр шувуу идэн шувууг нь юу идэн гэдэг шиг хүн тэр дунд байхгүй. Тэнгүүд хүн эсэргээрээ баг экосистемд хор хөнөөлтөй юм хийж байгаа болж таарж байгаа гэдгийг би бол энэ хэсгийг уншаад олж харсан. Тийм байна. Тэгэнгүүт from яг амар үг хэлж байгаа юм л та. Хүний яг ингээ биологийн арчаагүй байдлаас бол соёл иргэншил бий болсон. Одоо чинь бодох юм бол та өөрийгөө бодоод үзтээ. За та адуунаас хурдан давхиж чадах уу те. За гудамд гараад шинэ гүйлээ гэхэд чонтой гүйцэлдээд хөөгдөхөд бол утгагүй юм болно шүү дээ. За эсвэл одоо шинэ бүргэд гэдэг ч юм уу тас чуу шиг танд юм сарвуу байхгүй. За эсвэл гудамд одоо жишээ нь те өвөл амьдралаа гэхэд одоо чон шиг нохоо шиг бааваа шиг танд ийм өслөг бие арьс байхгүй. Тэгэхээр хүний яг энэ биологийн арчаагүй байдал нь өөрөө өсөн үсээгүй тэр дутууга гүйцэх гэж амьдарч эхэлсэнд нь нөлөөлж байгаа байхгүй. Тийм хөдөлмөрийн багаж зэвсэг үүсээд эхэлв үгүй юу нийгэм хүний энэ юу үүсээд байгаа шүү дээ. Тийм тэнгуү тэн дээр нэг Баабургаа нэг яриа сандарчлаа. Хүн бурхан ерөөсөө хүнийг ганцхан дутуу хийгээд бусад бүх амьтныг төгс хийсэн. Одоо жишээ нь
нохоо юу гэдгийг уншиж сураад илүү боловсралтай нохоо олно гэж байхгүй. Гахаа одоо жишээ нь юу гэдгийг илүүтэй хурдан давхдаг болоод уралдааны гахаа олно гэж байхгүй. Хүн болохоор яг саяны дурдсан юм биологийн талаас бол асар юм дутагдaltaй арчаагүй амьтан те. Ингээд амьд үлдэх чадвар өсөр асар багтаа. Ганц байгаа зүйл нь өөрөө тэр дутуу зүйлсүүдийг өөрийнхөө тархиар янз бүрийн багаж хэрэгсэл зохион бүтээсээр байгаа гүйцэх. Тэр Аристотель үг гэдэг чинь те хүн бол хөдөлмөрийн багаж зэвсэг бүтээдэг амьтан гэж тодорхойлцсон. Тэгэхээр энэ дээрээс нэмж хэлмээр байгаа зүйл нь яг бид нар инстинктээсээ зурж эхэлсэн үеэс өөрөө хүн гэдэг үсээд байгаа байхгүй тий хүн. Одоо нохоо ол ингээ өрсүүл идэн ингүүл тэгнэ. Бид нар болохоор тэр инстинктээсээ зөрөөд илүү оюухан дээр суурилсан үйлдэлүүд хийж эхэлж тэр нь өөрөө өнөөдрийн биднийг бүтээсэн болж таараад. From тэгээ тэрийг яг хүний мөн чанар байгаад байна уу гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Библиэлд гардаг Адам Евагийн түүхэн дээр ч гэсэн те одоо Деважангийн цэцэрлэг түрээлнээс идэж болохгүй шүү гэсэн алимыг тэр хоёр идээд хөөгдөж байгаа шүү дээ. Тэгээ энэ үлгэр өөрөө шашны талаасаа өөрөө янз бүрийн утгаар тайлбарлагддаг л байх л та. Гэхдээ яг энэ From-ийн одоо саяны ярьж байгаа энэ онлуудын үүднээс тайлбарлах юм бол хүн байглаас тусгаад болоод өөрийнхөө бие дааж амьдрах гад тэр Деважан гэдэг нь магадгүй байгаль те байглаас холдож өөрийнхөө амьдрах гэсэн тэр алхмыг нэрлээд байгаа болж таарч байгаа. Тэгэхээр хүн байна, хүнний цаана өөрөө эрхчлөөтэй байна гэдэг чинь өөрөө ганцаардахын нэр юм байна. Тусгаар болохын нэр юм байна. За ганцаардаад зогсохгүй тэрнээс цаашаа энэ ганцаардалт нь өссөн шидийн зовлонтой хэрхийн нэр юм байна. Тийм тэр ганцаардалтайгаа тэмцхийн тулд хүмүүс бүр ингээд садомасохист болж нөгөө ёроол руу хүртэл очтiin байна. Эсвэл үнэхээр одоо цаашаа бас илүү дэлгэрүүлж ярих байхтай эрхчлөөг эерэг талаас нь ганцаардсан бол тэрийг яаж юуны одоо тусламжтайгаар ингэж эерэг болох вэ? Яаж бусдтайгаа хөл нийлүүлж өвтэй нартай амьдрах вэ гэдэг тухай маш их авч үзсэн. Тэгэнгүүт яг эрхчлөө гэдэг бол ерөөсөө нөгөө нэг юм мэдрэмжийн хувь таашаалтай сайхан зүйл биш байхгүй юу? Яг үнийг хэлэхэд эрхчлөөг дагж өөрөө асар их хариуцлага ярина тий. Та одоо магадгүй жишээ нь яг өнөөдөр маргааш нэгд өдөр ажилласаа гараад өөрийнхөө бизнесээ хийгээ явна гэдэг чинь өөрөө асар хэцүү шүү дээ. Та ганцаардан та өөрийнхөө бүх санхүүгийн ачааг өөртөө өөрнө гэдэг ч юм. За магадгүй одоо энэ подкастыг сонсож байгаа 10 жилийн хүүхдүүд бол юу гэдгийг те гэрээсээ яваад өөрийнхөө амьдарч эхлэх бие даах тэр шатч өөрөө хэцүү. Тэгэхээр эрхчлөө гэдэг бол өөрөө хэцүү байхгүй. Тийм учраас дийлэн хүмүүс өөрөө эрхчлөөгөө хин нэгэнд өгөөд одоо юу гэдгийг илдэв шашин шүтэх эсвэл юм одоо дарангуйлагч гарч ирэхэд хүлээж авахд бэлэн байдгаа гэж тайлбарлаад. Тэгээ санаа амар байх гэдэг те. Би яг энэ нөгөө номын нэрийг харчаад яг бол тэгж бодож ирсэн. Ном уншихаасаа өмнө нэг юм бодол үүсэхтэй хүн яахаараа эрхчлөөнөөс дайждаг вүлээ. Эрхчлөө чи одоо ингэж тэнцэж цусаа гартал үзэж тэрний төлөө өвхтөг зүйл биш юм уу? Яагаад дайжна гэдэг бол надад төрсэн хамгийн топ асуулт байсан. За одоо бүгдээрээ дараагийнхын бүлгээр орцгоё. Шашны шинэтгэлийн үе гэж байгаа. За ингээд яг энэ бүлгийг нэг монгол хэл рүү орчуулсан орчуулагч нар маань оруулах уу яах уу гэж бодож байгаад гэхдээ 90 он гараад өнөөдрийг хүртэл одоо жишээ нь асар олон христийн шашны урсгалууд бий болсон монгол хэлийдээ ороод сүм хийдэ барьсан байгаа учраас яалтчгүй оруулах нь зөв юм байна гэж оруулсан ба. За шашны шинэтгэлийн үе дээр болохоор яг товчхон л ирчээ. Шашны хэсэг учраас кальвинизм болон лютерийн шашин хоёрын яг энэ эрхчлөөнөөс дайжж байгаа үзэгдэл дээр ямар холбоотой оролцсон юм бэ гэдэг тухай бүгдээрээ ярина. За ингэсэн юм байна. Дундад зууны үед болохоор яг ерөөсөн ганцаардах шаардлага байгаагүй. Яагаад юм бэ гэхээр хүмүүсийн статус нь тодорхой. За одоо чинь боол бол боол ч юм уу те. Ядуу бол ядуу, дундаж давхаргын мужаан бол мужаан. За хаан бол язгууртан бол язгууртан гэдэг. Тэнгүүд энд яагаад өөрөө ганцаардах шаардлага байхгүй вэ гэхээр угаасаа төрөлхөөсөө язгууртан төрсэн юм чинь язгууртны тийм community буюу те бүлэг таньдаг хүмүүстэй. Тэгэхээр өөрийнхөө үнэт зүйлийг хуваалцах нэг хин нэгэн текст гэхгүй. Тэгэхээр ганцаардах мэдрэмж байхгүй. За боол хүн ч гэсэн ялгаа байхгүй. Одоо жишээ нь харахад боол хэдийч өөр ингэсэн таньдаг боолуудтай. Тэгэхээр яг нэг ганцаардах мэдрэмж бол байхгүй. Үн цэнийг хуваалцдаг хүмүүстэй. Одоо бол хэцүү шүү дээ. Яг ингээд үн цэнийг өөрөө олох гэж явна. Энд ч өөр эрхчлөөний бас өөр талууд байхгүй. За ингээд яг аж үйлдвэр тодорхой хэмжээнд хөгжөөд нөгөө нэг можаанууд чинь нэг 5 одоо чинь туслахтаа болоод те арай нэг юм жоохон хуу бибидээ хийдэг байсан бол нэг юм жоохон аж үйлдвэрийн нэг юм дүнгэж эхлээл те гар үйлдвэрлэлээс эхлэх үеэс хөрөнгөний ялгаанууд үүсч эхэлсэн байна. За одоо жишээ нь анх тэр нөгөө можааны газрыг үүсгэсэн хүн бол бил чинтэй болоод нөгөөтгөр одоо чинь тариан талбай худалдаж авдаг ч юм уу. Лидийн хөрөнгөний ялгаанууд үүсээд эхэлж байгаа. За ингээд яг тэр ажилд орсон 5 ажилтнаар нь зүйрлээд хэлэх юм бол ерөөхдөө нийгэм тэр чигтээ
дундаж давхаргын ингээд доод хэсэг болохоор нийгмийн дийлэнх нь болоод тэгээд илүү их цагаар ажилладаг, илүү их бага орлого олдог, илүү одоо жишээ нь зовлон гэх юм уу те асуудлыг үүрж эхэлдэг юм болж эхэлсэн ба. За ингээд эхэлсэн чинь энэ нийгмийн ингээд нөхцөл байдал нь өөрөө асар нийгэмд ийм стресстэй магадгүй одоо жишээ нь ийм тогтворгүй байдлыг үүсгэх гэдэг ангууд. За Лютерийн шин болон Кальвинизмын шин хоёр гарчсан. За Кальвины сургаал дээр болохоор бүр хэцүү юм гарч байгаа. Энэ хоёр ч өөрөө хоёулаа христийн шишний салаамчрууд шүү дээ. Тэгээ Кальвиныхан юу гэж үздэг вэ гэхээр бидрийг ингээд төрхөөс өмнө хэдийн одоо жишээ хүмүүсийн хувь тавилан тодорхой байдгаа. Чи ядуу байвал ч угаасаа л ядуу байх ёстой байсан гэсэн. Бурхан чамайг ядуу байхыг хүсэж төрүүлсэн гэсэн үг. Чи баян байна гэдэг чинь бол те бурхан чамайг баян сайхан байлгах гэснийг хүссэн байна гэж тайлбарлаж эхэлсэн. Энэ нь өөрөө юу юм гэхээр хүн тухайн төр дундаж давхарга дээр байгаа ядуу хүмүүс өөрийгөө хүлээн зөвшөөрөх те өөрийнхөө амьдралын хэцүүг нь хүлээн зөвшөөрүүлэх гэсэн орлогууд хийгдсэн ба. Хожим нь өөрөө энэ алдаатай гэх юм уу одоо буруу үзэл сурталыг Гитлер хүртэл үлгэж аваад яасан гэхлээр бүр ашигласан ба. Энэ номдор дурданд Кальвинизмыг Гитлер яг нацист философт ашигласан. Угаасаа ари хүмүүс төрөлхөөсөө өөр хүмүүсээ тусдаа тий. За энэ жүүдүүд бол угаасаа төрөлхөөсөө өөхөх ёстой тий. Эдрээс хол байх ёстой шүү гэд ингээ ялгах энэ санааг өөр Кальвинизмаас авсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг яриад байгаа яг гол санаа нь юу юм бэ гэхээр нийгмийн энэ сэтгэл зүйн нөхцөл байдал дээр үүсэж байгаа энэ онцлогуд дээр дөрөөлөд шашин үүсдэг. За тэр үтхийл гүн ухаан үүсдэг. Одоо бидний жишээ сайн мэдэх экзистенциализм биш үү? Дэлхийн 1-2 дугаар дайны үед үүсэж байгаа шүү дээ. Эн чинь өөрөө яг үүсэх тэр сэтгэл зүйн суурь хөрсөн юу юм гэхэлэр барьж бүтээн байгуулсан олон зуун жилийн түүх нь Европод бол ингээд нураад унчт юм байна. Нэг л дайн болоод нөгөө нэг гоё зураадас зуран зургийг чинь шатаачт юм байна. Нөгөө нэг гоё архитектурын том бүтээлүүд чинь нураачт юм байна. Тэгэхээр ер нь яг хинт найдаж амьдрах вэ гэсэн чинь найдах зүйл байхгүй юм байна. Тэгэхээр амьдрал бол анханаас утга учиргүй юм байна. Өөрөө утга учираа бүтээх юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр from нийгмийн сэтгэл зүйч учраас юм зөвүүн гэх юм уу оншилж яриад байгаа байхгүй. Түүхэн талаас нь тий. Түүхэн талаас нь. За яг тэр хүн яг юу гэх гээд байна вэ? Тэр философи яг юу гэх гээд байна вэ? Тэр улс төрч яг юу гэх гээд байна вэ гэдэг нь from чухал биш гэдэг. Яг тэрийг хэлэх болсон нөхцөл нь юу юм бэ? Яагаад тэгж хэлэх болсон тэр яг нөхцөл байдал тэр өдрийн ч юм уу сэтгэл зүйн онцлог нь юу юм бэ гэдгийг судлаад байгаа. Одоо жишээ нь Гитлер яг гарч ирээд хэдэн хүн алсан гэхээс илүүтэй яагаад Гитлерийг германчууд хүлээж аваад оройдоо тэр тавьчих вэ? Яагаад Гитлер гигүнд гарч ирээд ийм үйлдэл хийх болчихов? Сэтэл нь юу вэ? Сэтэл нь юу вэ гэдгийг л судлаад байгаа. Тэгэхээр энэ ном бол ерөнхийдөө дандаа энэ нийгмийн болоод бидний мэдих түүхэн үзэгдлүүдийн сэтгэл зүйн урдч нөхцлүүдийг судалж байгаа ном гэж хэлж байна. Энэн дээр бас нэг from өөрөө анхны доктор 22 настай авсан мөлий докторийн зэрэгээ. Тэгтээ социологийн мэрэгжилтэй хүн байсан юм лээ. Тэгээд нөгөө одоо ажиллаж амьдрах явцдаа психоанализид илүү сонирхолтой болоод аналитикч тийм хүмүүстэй найзлаад тэгээ солилцсон ийм одоо үр дүнд явсаар агаад өөрөө нийгмийн сэтгэл зүйч болсон байгаа байхгүй юу? Их гоё тийм сонирхолтой. Одоо салбар дундын шинжилгээ ухаан гэдэг шиг яг нөгөө хоёр салбарын мэдлэг тухайн хүн дотор холилдоод тийм шинэ гоё зүйлс төрөн гардаг байх нэ гэж. Өвөрмөц юу гарч байгаа тий. За ингээд яг энэс эхлээд дундад зуунаас эхлээд хүмүүс яарч адгаж эхэлсэн байх нь. Ягаад вэ гэхээр тухайн хүний хийж байгаа зүйлтэй хэр сэтгэл шингээж байгаа, хэр одоо жишээ нь ур ухаан шингээж байгаагаас илүүтэй өдөр чухал болж эхэлсэн. Одоо монголоор бол англиар бол deadline тий. Тэдийг гэхэд тэдийг хий. Тоо чухал, өдөр чухал болж эхэлж байгаа чанараас илүү. За ингээд энэ үе дээр одоо чинь нэг юм сонин үнцэг гарна л да тий. Одоо яг ингээд арилжааны нийгэм үүссний нэг юм сүдэртэй тал нь юу байсан бэ гэхээр асар мундаг авьяаста зураач хүн зураг зурах биш те асар мундаг одоо чинь юу гэдгийг төрөлхөөсөө номд мэрэгэн хүн да магадгүй физикийн ч юм уу химийн том эрдэмтэн яах шаардлагатай болсон бэ гэхээр амь зуухын тулд гараад нөгөө нэг гурван хүн чинь нилээд нэг таавч өгч болтохоо зарж өдрийнхөө хоол нэмгийг олох шаардлагагүй арилжааны нийгэмдэр үүсчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг ингээд ажиглангууд над ямар сэтгэл төрсөн гэхээр за ингээд социалист дэглэм тогтонгууд за тодорхой нэг юм хуу хөний онцлогтой төлөвтэй өөр нэг төрлийн авьяастай одоо жишээд даргад бэлдуулж чаддаг ч юм уу те харгас гэрцгийн хүмүүс нь ингээд дээшээ гараад ирдэг те одоо нөгөө нэг хэдүүлээ ингээд төсөөлчихэл да нэг юм шаарн дотор ус хийгээд усан дотроо ингээд нэг юм жоохон хөвдөг те шороо мороо тосмос ч юм уу хийцэн тосны ялгараад дээшээ те ингээд хөдөлгөнгүүт социалист нийгэмд яаж яах вэ гэхээр ийм
дарангуул жоохон ингээ те хахирах хятуу одоо коммунист нийгэмд бол бүр нөө чекист гэж ярьдаг те нэг юм жоохон хүйтэн хүндий сэтгэлгүй хүнийг буудаад алчиж чаддаг дээд нам ч юм уу даргийнхаа хүссэн юм хийдэг тэр хүмүүс нь ингээ дээшээ гараад ирчихэж байгаа. За тэгэнгүүт капиталист нийгэм болоод ирэнгүүт арай илүү сэргэлэн одоо жишээ нь гүйлгээ ухаантай ам хэл яриа сайтай хүмүүс нь илүү ингээд бизнесмэнүүд лөө дэшээ бол ингээ гараад ирчихэж байгаа тийм. Тэгэнгүүт яз феодалын нийгэмгингүүдтэй илүү нөөний ураг хөгсөн аудмын те язгууртан гэдэг юм уу цусан төрлийн холбоо нь өөр ингээд дэшээ гараад ирчихэж байгаа. Наад зүгээр ингээд ийм динамик ажиглагдсан зүгээр хэлэхэд тэгэнгүүт түрүүний хэлж байгаа дэр хэлэх нь ямар ч байсан арилжааны нийгэм бий болсноор хүмүүс яг ингээ өөрийнхөө авьяастай тэр зүйлийг биш яг нийгэмд юу хэрэгтэй гэдэг тэрийг хийж эхэлсэн нэг ийм одоо сүудэртэй гэдэг юм уу тал гарч ирсэн гэж байгаа. За ингээд одоо өмнө нь 3 мужаа найз байгаад тэр 3 мужаа нийлээд одоо өөр өөрснийхөө ноу хавыг гэдэг юм уу те яаж готлуурладаг вэ гэдгээ бие биендээ зааж өгдөг байсан бол арилжааны нийгэм ороод ирсэн нөө 3 гуруулаад өрсөлдөгч дайсан болоод ягаад тэгэхээр тодорхой нэг юм хүмүүст готлаа төрөл зарах нь өөрөө мөнгөтэй олж талхаа олж итэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ийм үзэгдэл гараад ирсэн ба. Тэгэхээр энэ одоо үе дээр ч гэсэн аваад үзэх юм бол юу гэдгийг за одоо яг нэг үнэт зүйлийн төлөө бөөнөрөө нэгдэж байгаа нь өнгөн хэдий дээр Монголд одоо чинь янз бүрийн холбоо те янз бүрийн одоо чинь нийгэмлэг клубуд байгаа хэдий чиг яг ачир дээрээ бас хоорондоо тодорхой нэг юм нэг савнд байгаа мөнгийг булаацалдж байгаа гэдэг юм уу бизнесийн те арилжааны өрсөлдөөн бас байгаад байгаа талыг энэ дэр гаргаж хэлж байгаа маа. Энэ түүхийн тухай ярьсан бичсэн хэсэг нь бол их сонирхолтой санагдсан. Яг Фром бол бүхэл бүтэн одоо сэтгэл зүйд хүнийг одоо ингээд нөгөө сэтгэл засал хийх гэж те өнгөрсөнд нь юу болсныг ингэж яриулдаг шиг Фром бол бүтэн хүн төрөлхтний нийгмийг бүхэлд нь авч үзээд өнгөрсөнд нь юу болов түүх нь юу гэж өгүүлж ийн аль үед хүмүүс ямар байсан байна одоо жишээ нь сэргэн мандалтаас одоо хүртэл хүмүүс ийм алдар нэрд гарахыг их хүсдэг болцсон байсан гэж байгаа байхгүй. Тэгснэ дундад зууны үед бол бүр хизээч өмнө нь байгаагүй хэмжээнд байгалийн сайхны гайхшид бигшэрдэг. Одоо яагаад юм те тэр нэг үсэн 16 дугаар зуун жишээ нь илүү одоо хойд Европын хэсгээр байсан хүмүүс илүү их ингэж ажил хөдөл мөрлөдөг болсон ч юм уу. Ингээд яг үе үеэрээ хүмүүсийн ааш харан шин зан байдал нь юм өөр байсныг нь илүү ингэж судалсны дүн дээр энэ дүнлэлтүүд гарч байгаа гэж ойлгосон. Тэгээ бас нөгөө түүхийн тухай нэг бичвэр нь одоо айгу сонирхолтой санагдсан. Түүх хүн төрлөختөн одоо ингээд түүхийн өөрөө түүхийнхаа бүтээгдэхүүн нь байгаа хгүй яг одоо хамгийн сайн түүхийн үр дүнг харъя гэвэл өнөөгийн хүнийг харахад болно. Тэнгүүт эсрэгээрээ түүх бас өөрөө тэр хүнийхээ бүтээгдэхүүн нь гингүүтийн бас парадокс шинжтэй нэг нэгнийгээ үүсгдэг ийм талыг нь олж харсан бас. За та бүхэнд бас нэмээд номын хэсгээс дахиад нэг уншиж өгье. За энэ айгуу гоёсгоо. Бусад хүмүүст хийгээд хөдөлмөрт хандах хандлагыг бүрдүүлж амьдралын хэв маягийг тогтоодог нийгмийн үйл явц хүний ааш харан шинг тогтоодог ажээ. Харин хүмүүсийн шинэ ааш харан шинг залж чиглүүлж, өөгшүүлж дэврэгэх замаар шашин, гүн ухаан, улс төрийн шинэ үзэл баримтлал бүтдэг юм байна гэж байна. Тэгэхээр яг тухайн ингээд нийгэм дүүсэж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн онцлог ааш харан шин биш үү те тэрнийг одоо үлгэж аваад нэг хүн одоо газар нь бол шашин үүсч болох нь. За түрүүний экзистенциализм үүссэн дээр бол гүн ухааны урсгал үүсч болох нь. За тэн дээрээс үндэслээд те шинэ одоо улс төрийн болоод эдийн засгийн онол үзэл үүсдэг юм байна. Тэгэхээр Фром бол яг энэ төр сэтгэл зүйн суур үрдэж нөхцлүүдийг судлаа яваад байгаа учраас энэ болгон өөрөө цаашаа хаашаа ямар салбараар задарч вэ гэдгийг хараад байгаа гэсэн үг. Энэ удаагийн дугаараас тийм ээ эхлэн эрүүл ухааныг эрхэмлэгч агуулаа даатгал бидэртэй хамтран ажиллаж байна. Та бүхэн агуулаа CGM руу орж өөртөө эрэхтэй даатгалаа Philo промо кодыг ашиглан 5% хөнгөлөлтөөр бүх даатгалаас хүснээ даатгалаа сонгоод даатгуулах боломжтой шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд дараагийн сэдвүүрийг орцгоё. За энэ хэсгүүд бол илүү улс төр болоод зарим нэг хэсгүүд гарна. За орчин үеийн эрхчлөөний асуудалд холбогдох хоёр хүчин зүйл гэж байгаа. За яг ингээд Фром яг энэ бичвэрүүдийг уншаад тахлаар шүү дээ тий. Одоо Фром яг ингээд өөрийнхөө улс төрийн үзэл баримтлал нь болгоод humanist socialism ч юм уу, humanism ч юм уу арай өөр хүмүүнлэг үзэл гэж яриад байгаа. Зарим газар хүнлэгч гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт надад ингээд би өөрөө Ayn Rand-ийн номуудыг уншсан хүний хувьд анжиглахад нэмтгстэй талууд ажиллагтаад байгаа. За одоо жишээ нь юу гарч ийнө вэхээр Фром нийтийн үзэл санаа,
нийтийн зөв гэж хийрхэж бодож байгаа тэр эрүүл ухаан гэдэг хамааруулж байгаа зүйлс. За эсвэл нийтлэгийн мэдрэмж буюу англиар common sense те. Эдгээр зүйлсэд сохроор хувь хүмүүс битгий найдаач. Яг энд сохроор найдаж эхлэх үеэс яг тэр бодголчлогдох гэдэг тэр хувь хүн дотор байгаа эрүүл сэтгэлгээ өөрөө замхраад байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хүмүүс нэг сүргээрээ үйлдэл хийдэг гэдэгтэй адилхан те. Одоо энэ дээр жишээ нь ингээд сэтгэл зүйн янз бүрийн хуйлууд байдаг ч те. 5 хүн сууж агаад 3 нь нэг тал руу харахад нөгөө 2 нь дагаа харах ч юм. За одоо гудам та өнөөдөр ч ажиглаж болно. 5 утсаа оролдож итэл гарцсан дээр зогсоод те. Утсаа оролдож итэл хажууд хүмүүс ч алхаад эхлэхэд та өөрөө ирэхгүй дагаад алхах гэдэг ч юм. Тэгэхээр яг энэ нийгмээрээ зөв нийгмээрээ одоо жишээ нь ийм гэж бодож байгаа тэр зүйлсүүд их шүмжлэлтэй хандаад яг хувь хүн чинь яг юу гэж бодож байгаа юм бэ? Та тэр зүйлийн тухай яг жинхнээсээ өөрөө хувь хүн дотроо тухтай бодож үзнэ үү гэдэгт асуулт тавьж үзээрэй. Яг энэ үеэс тэр эрхчлөө гэдэг зүйл чинь бас давхар яригдэн шүү гэж нэрлэдэг. Тэгэхээр би яг нэг өсвөр насндаа байсан янз бүрийн бодлоотаар маань яг энэ хэсэг давцаад байгаа юм л да. Юу гэхээр яг эрхчлөө гэдэг бол миний өөр үзэл бодолтой байх эрхчлөө гэсэн үг. Тэгэхээр дан ганц юу гэдгийг үндсэн хуулиар баталгаажсан миний эрхүүдээс гадна би 100 хүн тийм гэж хэлж яхад би үгүй гэж зүрх гэдэг нь өөрөө эрхчлөөний тухайн асуудал байхгүй. Тэгэхээр энэ өөр ямар нэг хууль ч юм уу улс төрийн тогтолцооноос гадна дахиад эрхчлөөний асуудал өөрөө юм соёлын хувьд, ёс суртахууны хувьд, сэтгэл зүйн хувьд бас байсаар байгаа тухай байна. Ханы гоё үг санчлаа Фромын найдруу хувьсахгүй ном дээр нэг юм үг байгаа. Сэтгэлийн тэнхээ гэж бүгдээрээ чамаас тийм гэдэг үгийг сонсхийг хүлээж яхад чи зөрүүлээд үгүй гэж хэлхийг сэтгэлийн тэнхээ гинэ гэж. Тэгэхээр сэтгэлийн тэнхээ гэдэг бол бас яг энэ эрхчлөөтэй холбогдох мэт надад санагдчихэв. Эрүүл эрхчлөөтэй байхын тулд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байх юм шүү дээ. За ингээд нөгөө садизм, мазохизмынхаа сэдв рүү эргээд орох юм бол одоо яг энэ номыг уншаад өглөө суужсэн чинь нэг юм хэсэг бодогдож байгаа юм л та. Юу юм гэхээр за одоо өнөөдөр бол ингээ амар утаатай өдөр энэ. Өнөөдөр 12 дугаар сарын 29-ны өдөр яг шүн би өөрөөр 6 гээд сэрэхэд яг ингээд төв талбай хаваар бол 700 гараад зааж байгаа байхгүй. Тэг ингээд эрүүл ухаантай хүн бол одоо чинь улс төрчнөр бол ингээд шийдья энэ тэрэгэд янз бүрийн алхмууд ингээд хийвэл хийхээр байгаа байхгүй. Тэг ингээд яагаад шийдэхгүй энэ тэрэ дээр нь авилгал авах гэж байгаа дундаас нь идэх гэж байгаа гэл янз бүрийн юм одоо эдийн засаг ч юм уу мөнгөний тал юмнууд байгаа. Гэхдээ яг энэ Фромын тайлбарлаж хэлээд байгаа тэр Германд үүссэн нөхцөл байдлын үүднээс өгнөх юм бол яг энэ утаатай байлгаад байгаа нь өөрөө улс төрчнөрийн садист яг энэ сэтгэл зүйн хандлага арт түмнээ тарчлааж зовоож тэр мазохист байгаагаас нь өөрөө таашаал авч байгаа гэдэг бүр амар дүгнэлт хийж болж байгаа байхгүй. Одоо жишээ нь бид нар ингээд төгжрээд заяа утаанда хүүхдүүдэнтэй эмнэлэг дээр ингээд бөөнөрөө байгаа нь хэцүү байгаа шүү дээ. Гэхдээ энэ дээр ингээд шийдэл хийхгүй байгаа байхгүй. Юм хийвэл гэвэл хийн штэ. Хийвэл гэвэл хий чин. Тэнгүүд Фром болохоор яг ийм улс төрийн гэх юм нөхцөл байдлыг юу гэж хэлээд нэхэр садист одоо сэтгэл зүйн хандлагатай улс төрчнөр бүрдчихлээрээ арт түмнээ ингээд эдэн гинэ. Одоо жишээ нь энэ дотроос нь яг үнийг хэлэхэд ингээд өөрөө мэдж байгаа ч юм уу мэдгүй байгаа ч юм уу цаанаа сэтгэл зүй дотроо таашаал аваад байгаа гэдэг аимшигтай дүгнэлт хийж болохоор харагдсан шүү гэж. За тэгээд эрх мэдэлд улаар нь тэмүүлэх. За эсвэл одоо чинь яг өөрийнхөө хэрэглэнээсээ хит давсан зүйлс рүү шунах хоёулаа энэ сэтгэл зүй садомазохизмын үндэслэгээ гэж байгаа. За одоо жишээ нь авах юм бол да би ингээд цаг зүүдэг те. Цаг тэнгүүт миний цаг одоо жишээ нь $30,000 за байж болно те. За $100,000. Тэгснээ би одоо юу гэдгийг авилгалын мөнгөөр те сая долларын цаг авахыг хүснэ гэдэг бол энэ бол ингээд садистны шинж гэдэг байгаа байхгүй. Сэтгэл зүйн гажиг өвчин те гажуудал энэ юу цоо өрөөл хүн биш. Тэгэхээр яг Фромын нэг to be or to have буюу би эсвэл байх гэх ном дээр нь ч гардаг. Бид нар яг юу биднийг тодорхойлох вэ гэдэг ба. Одоо жишээ нь би те юу гэдгийг амар гой жуудогийн хувцастай те жуудогийн хувцас хараал байна. За би ингээд жуудогийн олон номнуудтай номуудаа хараал уншаал гайхал медальч байхгүй. Тэнгүүт би яг ингээд тэмцээн оронгууд уусаа би барилдаж чадахгүй жуудог мэдэхгүй те. Тэнгүүд From яг тэр ном дээр юу гэж тайлбарлаж ирсэн гэхээр 5 спорт машинтай хүн тэгснэ машин барьж чаддаг. За яа. Нэг хүн болохоор зөвөр дундаж байдаг машинтай. Гэхдээ тэр машина спорт машин шиг барьж чаддаг. Энэ өөрөө би эсвэл байхын тухайг сургаалахгүй. Одоо яг та асуулт тавина гэсэн.
та 3 сайхан хүүтэй гэж өөрийгөө бодсож өөрийгөө тодорхойлж гинэ эсвэл би 3 сайхан хүүгийн би сайн аав байж чадж гинэ гэдгээрээ тодорхойлж гинэ гэж. Одоо ингээд тийм хүн байгаад байна уу эсвэл зүгээр ингээд өөртөө юм хамаатуулаад аваад нэмээд байгаад байна уу гэдэг л. Тэнгүүд яг капитализмын одоо нөө сөрөг тал нь юу болж гарч ирсэн гэхэлэр би хэр зэрэг зүйлийг одоо консюмеризм гэж нэрлэдэг байгаа нэ хэрглэж өөрийн болгож ингэж өөртөө нааж нэлзааж байгаагаараа тэр хүний амжилт хэмжигдэх гээд байгаа байхгүй. Би гэхдээ тэр хэрэглэх үгэн чухал биш. Одоо жишээ нь би юу гэдэг өөрөө барахгүй хэрнээ те 10 торт аваад 10 тортын дундаа те пологдоод хөвтгөн чухал гэж үзээд байгаа байхгүй. Тэгэнгүүт би хамгийн сайн тортыг гоё соёлтой яаж идэх вэ ч мэдгүй ингээд би эсвэл байхын зарчим гэж энийг хэлээд байна. За одоо бүр ингээд өөр дахиад нэг ойлгомжтой шин дээр шавч. Би сайн нөхөр байж чадж гинүү гэдэг асуулт өөртөө та тавьж эхлэх үеэс төв би хандлага буюу би юм байж чадж гинүү гэдэг эрүүл хандлага. Эсвэргээрээ би юм гоё их нэртэй гэдэг рүүгээ төвлөрөөд эхлэх юм бол энэ өөрөө төв хайв хандлага буюу өөртөө юмыг нялзааж байгаа тэр консюмеризмын хандлага гэж тайлбарлаад байна. Би ийм гэхээс илүү надад ийм байна. Надад олон ном байна. Надад гоё ихнэр байна. Надад гоё компьютер байна гэх гэдэг шүү дээ. Одоо чинь юу гэдгийг 1000 номтой хэрнээ нэг ч номыг үзт уншаагүй байх ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг хизээч өөрөө өмсөж дуусгааргүй хувцастай байх ч юм. Яг ингээд хууны эрх хөвчлөө өмчлөх эрхийнх нь үүднээс бол энэ бол зайшгүй байж болох л зүйлсэл те. Гэхдээ зүгээр сэтгэл зүйн гэх юм уу нийгмийн сэтгэл зүйн үүднээс наваад үзэх юм бол яг юм алдаатай сүйдэртэй талууд ажиглагдаад байгаа. Тэгээ та бүхэн яг өөрийнхөө сайхан хувьдаа тунгааж ойлгоорой. Тэгээд би эсвэл байх гээд номыг бас удахгүй подкастаа оруулна. Тэр номон дээр илүү бас дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За энэ дээр бас нэг юм аимшигтай жишээ гарсан юм гэхээр ажилтан ба ажил олгогч хоёрын жишээ. Тэгэнгүүт одоо үед яг юу болж хувираад байна вэ гэхээр ажилтан хүн нь яаж ажил олгогчоо ашиглах вэ гэж харж байгаа. Өөрийнхөө карьертэй замнал өөрийнхөө амьдрал донд би яаж энэ ажил олгогч энэ компанийг нэг сайхан гишгүүр болгоод тий тодорхой хэмжээнд цалин аваад явангаа сайхан гишгүүр болгоод дараачихын юм руу явах вэ гэдэг нүдээр хараад байгаа. За нөгөө талаас ажил олгогч нь ч гэсэн за энэ нөхрийгтэй ажиллаж байгаа дэр нь яаж сайхан хөдөлмөрийг нь тий бүрэн дүүрэн бүтээмжтэй байлгаад авах вэ гэх. Тэгэхээр ингээд хоёулаа бие бинийгээ юу гэдгийг ингээд шулах гэдэг юм уу ашигч байдлаар мүлжих гэдэг юм уу хандлагаар хандчихлаа. Энэ өөрөө бидний одоо өнөөдрийн гараад байгаа ажиллаа дургу байх ажилласаа олон гарч солих тий одоо нөгөө мод хооронд дамждаг сармагчин шиг тий нэг ажиллаас гараад нөгөө ажил руу ордог ч юм уу эсвэл burnout болох молхын сүр асуудал нь энэ байгаа байхгүй. Тэгээ энэ дэр шийдлэн тэгвэл юу юм бэ гэж тий. Тэгээ from өөрөө яг юг санал болгоод байгаа вэ гэхээр хайрыг санал болгоод байгаа. Тэгээ та нарт амар юм абстракт утгагүй ч юм уу хийсвэр сонсогдож магадгүй. Гэхдээ би энэ дэр нэг бод жишээ ярьчих гэж бодож байна. Юу юм гэхээр Apple компани одоо энэ миний урд байгаа таны магадгүй утас iPhone бол энэ компани яг энэ дизайнуудыг хийсэн Johnny Ive гэдэг алдартай дизайнер Steve Jobs хоёрыг юу гэж ярьдаг байсан бэ гэхээр тэр хүмүүсийг мөнгө рүү гэхээс илүүтэй анхдаг сэтэл нь болохоор хүмүүсийг яаж илүү ашигтай илүү амьдралыг нь бүрэн дүүрэн дэлхийн байж болж байгаа тэр бүх сонгодог гайхалтай зүйлсийг хүний гарт атгуулах вэ гэдэг тэр суурь хүнийг хайрласан хандлага байдаг. Тэгээ энэ дээр би Steve Jobs-ийн ахаад өөртөө бичсэн мэйлийг та бүхэнд цэжээрээ санаж байгаас уншиж өгье. Steve Jobs-ыг 2011 онд энэ мэйлийг өөртөө лүгэ бичсэн маа iPad-наас. Миний ингээд өнөөдөр хэрэгжилж байгаа энэ цамцыг би өөрөө оёагүй. За би өвдөөд имлэгт очих юм бол намайг би өөрөө имлэж чадахгүй. Би магадгүй одоо чинь өлсөд гараад юм идэх гэх юм бол хоолны газрын те хүн л надад хоол ичхөөс би хоолоо өөрөө хийж идэхгүй. За магадгүй би одоо яг ярьж байгаа энэ монгол хэлийг те би нэг үг зохиож би хандивлаагүй. Хувь нэмрээ оруулаагүй. Одоо энэ монгол хэл бол те би бус хүмүүсийн өнөөдрийг хүртэлх монголчуудын зохиосон монгол хэлээр би ярьж байгаа гэх мэт. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх бид нар энэ үеийг хүртэлх дэлхийн түүхэнд гайхалтай хүмүүсийн бүтээсэн туурсан зүйлсүүд дээр дэнжин тогтож байгаа юм азтай хулгайчуд юм байна. Тэгэхээр яаж би амьд байгаа үедээ энэ хүн төрлөختөнд эргээд хувь нэмрээ оруулах вэ гэдэг хандлага байгаа. Яг тэр хандлагын үүднээс хийсэн учраас өнөөдөр iPhone гэдэг ч юм уу энэ iMac гэдэг ч юм уу те iPod гэдэг ч юм уу бүтээгдэхүүнүүд хүний сэтгэлд хүрсэн. Одоо нөө зүрхнээс зүрхэнд дуулна гэж яддаг шүү дээ. Тэрэн шиг Jobs бүр яг баримт кинон дээр хэлээд байгаа. Шүлэг
хайрын шүлгэнд үнэхээр хайрлж утсан бол нөгөө хүн тэр хайрыг мэдрэгдэх шиг яг тийм зүйлийг бид нар бүтээгдэхүүн шингээж болно гэж Jobs үзсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт сүүлд бүр Apple-ийн дизайн хариуцсан захирал нь ажилласаа гараад байгуулсан компанийн нэр нь Love From одоо хайраас тэр нь хайр тэрнээс нь хайраар бүтээв гэдэг тийм. Тэгэхээр бид нар хэтэрхий ингээд арилжааны те одоо магадгүй та өөрийнхөө ажиллаж байгаа компаниг компани зүгээр тоо гэж харж гинөө те цалингийн тоо ч юм уу. За магадгүй таньдаг хүмүүс чинь таны тэр дурсамжийг бүтээж магадгүй. Эсвэл танд өөрт олдож байгаа ямар нэг ажлыг зүгээр л нэг юм тоо те одоо арилжааны үүднээс бол цалингийн тоо шүү дээ. Эсвэл гэж харахгүйгээр тоо дата гэж харж байгаа те. Яаж CV-н дээр байх нэг компани нэр юм уу те. Тийм нэр юм уу. Тэгэхээр яаж тэр ажил болгондоо ийм хайр шингээж утга учир өгж одоо Франклин хэлдгээртэй утга учир оноож ажиллаж эхлэх вэ гэдэг бол бидний яг өнөөдрийн энэ капитализмын сүүдрээс өөрөөснийхөө хувь хүн болгон авж гарах тэр хандлагын асуудал байгаад байна. Энэ ерөөсө тогтолцооны тухай би яриаггүй шүү. Яг ингээ хувь хүмүүс юмсад хандах хандлага, сэтгэл зүйн тэр хэв загварын тухай ярьж байгаа гэсэн. За та магадгүй одоо энэ дээр би нэг гоё үг хэлмээр юм л да. Би өнөөдөр Facebook дээр постлсан. Ялангуяа технологийн компаниудын хувьд шүү дээ те ямар нэгэн сөрөг тал ажиглагддаг вэхээр манай app ингээд 120 мянган хэрэглэгчтэй те 300 мянган хэрэглэгчтэй сая хэрэглэгчтэй ч юм ингээ ярьдаг. Гэхдээ яг тэр сая хүмүүс гэдэг зүгээр одоо нөө Сталин хэлдгэртэй нэг хүний өхөл бол уух шүү сая хүний өхөл бол тоо бүртгэл гэдэг шиг юм шиг зүгээр санагдаад эхлээд байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүсийг зүгээр ингээд юу ч хийсэн худалдаж авах, юу ч хийсэн ашиглах эсвэл зүгээр тоо те 100 мянгаар багссан байна. 50 мянгаар хэсэгчээ ч юм уу ийм болоод эхлэх үеэс яг тэр бизнес хийж байгаа буюу тэрийг ин зах зээл дээр анх ийм үйлдэл хийж байгаа хүмүүс нь өөрөө яг ин хандлагаа өөрчлөхгүй бол хэрэглэгчнэр нь бүр хэцүү бол. Тэгэхээр тэр 100 мянган хүний чинь ард бүхэл бүтэн амьтай, нэртэй, сэтгэлтэй, уйддаг, гутардаг, гундаг, баярлдаг, догтлдог тэр нэг ийм амьд хүн байгаа гэдгийг мэдэрч яг энэ Стив Джобс те Johnny Ive бүтээгдэхүүнээ хийсэн шиг хиймээр байна. Тэгээ энэ нь өөрөө яг тэр энэ From яриад байгаа хайрлах чадвар бол ерөөсөө энэ капитализмын энэ хар бараан сүлжээ талаас бидрийг авч гарах шийдэл юм байна гэдэг бодол руу яахын аргагүй аваачиж байгаа. Тэгэхээр та бүхэн өөрөөснийхөө амьдрал дээр яг хайрлах чадвар гэж юу вэ? Өөрөөснийхөө хийж байгаа зүйлийг аль болох тэр амьдралдаа тод байлгах гэж хичээх тийм ээ. Илүү бүтээлийн шинжтэй харах. Бие биендээ илүү туслах. Яг тэр чанар руу илүү яваасай. Тэгэхгүй яг ингээд хатуу ширүүн болсоор хагаад одоо AI ороод ир чинь хүмүүсийг олон тоогоороо тий ажилтг болгох чинь технологийн компани ажилласаа хаалж чинь. Тэгэхээр хүн ер нь яг зүгээр юм тоон үзүүлэлтээр нь хэмжих юм бол угаасаа роботыг дийлэхгүй шүү дээ. Робот хүнээс илүү өргөн робот тий одоо хүнээс илүү бодож чадна, илүү хурдан ядрахгүй, ажилласаа тий гарахгүй багхгүй. Тэгэхээр яг роботоос ч юм уу AI-с ялгаатай нь юу юм бэ гэхэлэр хайр болж тарах гэдэг юм. Ер нь эцэст явж авч. Одоо би энэ дээр ингээд цаашаа үргэлжлүүлээд UX design ч юм уу, interaction design талаасаа тий өчнөө сэдв ярьж болохоор байна. Гэхдээ хэдүүлээ номны агуулгаас арай халих гээд байгаа. Тэгээд бас Эрик Фромын бас хайрлах урлаг гэдээ маш алдартай ном байдаг шүү дээ. Тэр номын подкастн дээрээ жилүүд дэлгэрэнгүй ярьж болно тий. За ингээд энэ ном дээр ялтчгүй би өөрөө нөгөө Ницшег уншиж, Ницшег хүндэлдэг болохоор Ницшегийн тухай хэд хэдэн ишлэлүүд их гарч исэн учраас сэтгэлд маань их хоногшчих. Ницшегийн одоо манай подкастын өмнөх сонсогч нар бол мэдэнтэй Übermensch ерөвсөн хүн гэдэг ойлголттой байна. Тэгээ Фромос энийг иш татаал дурдаад байгаа. Тэг Ницшег бүр ингэж хэлээд байгаа байхгүй. Өнөөдрийг хүртлэх энэ нийгмийг хаасан 1800 оны сүүлээр ингэж өртөлж зүгнэж харсан хүн гэдэг. Яагаад вэ гэхээр яг ингээд ажил дээр хөгжсөөр хагаад капитализм илүү хөгжөөд хүн болгон ингээд зүгээр нэг нийгмийн эрг шурга болоод эхлэх энэ үеийг Ницше нэг хүнийг юу гэж нэрлэдэг тэр подмен гэдэг байхгүй. Тэр подны хүн тий. Нэг юм капсул дотор амьдарч байгаа. Matrix кинонд гардаг шиг тий хүмүүс. Тэгэхээр энэ хүнийг Ницше last man гэж нэрлэдэг. Сүүлчийн хүн. Яг энэ хүмүүсээр ингээд хүн төрлөختөн устж магадгүй одоо юм аюултай. Хүн гэдэг ойлгохтой шүү дээ. Тэгэнгүүт энийг сөрж гарч ирэх тэр хүнийг өөрөө Ницше Übermensch гэж нэрлэдэг. Ерөвсөн хүн. Яг ингээд хүн чанараа алдаагүй өөрийнхөө тэр дотоодд байгаа хэм хэмжээнүүдийг даван туулдаг тий. Тэгэхээр
энэ сэдв гарч ирсэн өөрөө надад маш талархууштай байсан. За ингээд бүгдээрээ 1 цаг гаруй өнгөрсөн байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг энэ хүрээд өндөрлөе. За цаашаа яривал зөндөө зүйлс байгаа. Тэгэхээр та бүхэн дараагийнхаа дугаараас уншиж сонсож аваарай гэж хүсэж байна. Тэгээд тугахгүй Philosoph гар утасны аппликейшн маань нээлттэй хийн. За тэр аппликейшн дээр маань хамгийн гол орхиж байгаа функцийг бас та бүхэндээ цухас дурдаад хэлчихье. Монгол хэл дээр ерөөсөө орчуулагдаагүй тий англи хэл дээр байгаа Philosoph-ийн номуудыг төлбөртөөгөр гар утасны аппликейшн дээр аудио хөлбөрөөр байршуулж оруулах гэж байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За ингээд энэ хүртэл сонссон та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Тий дараагийн дугаараар Stoic Philosopher Seneca-гийн амьдрал ахархан болох тухай тэмээх бүтээлийн талаар бүгдээрээ уулзч ярилцах болно. За ингээд баярлалаа. Баярлалаа.